Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийнхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 5 сарын 14-ний лавг гараг байна. За тэгэхээр ер нь бол маш эрт үүр цайдаг болсон байна тий. Тэгээд нөгөө зарим хүмүүсийн нөгөө бид нар ер нь жоохон өөрчлөлт хийгээд ажлын цагаа зуны хуваар жоохон эрт болгоул яасан гэж яриад идэг зөвч юм шиг надад санагдлаа. Бас заримдаа бас зарим нэг өөрчлөлтүүдийг бас тий хүлээмжшөөрөө тий айл зүгээр ч юм уу гэж надад боллоо. Тэгээ өдөр бүр өөр байдаг шүү дээ тий. Яг нэг дахин тавтагддаг яг уу заримдаа үйл явдлууд болдог ч гэсэндээ нэгэн хэвийн санагддаг ч гэсэндээ эзнээс өгч байгаа өдөр бүр цаг минут бүр бидний амьдралд тохиолдож байгаа тэр хүмүүс бүгд өөр байдаг. Бидний амьдралд бас нөлөөтэй байдаг шүү. Тэгээд одоо өдөр бүр суралцах, хөгжөөх те эзнийг улам илүү таньж мэдэх энэ боломж үүд хаалгууд нээлттэй байгаагийн төлөө талархъя. Тэгээд өчигдөр бид нэр нэвтрүүлгээрээ Матай номын 6 дугаар бүлгийн 26 дугаар ишлэлээ суралцсан шүү дээ. Юунд ч бүү санаа битгий зовоо те. Тэгээд Тэнгэрийн шуудыг хараач тэд тариа тарьж хурааж сарвчанд хадгалдгүйч Тэнгэрлэг эцэг чинь тэднийг тижээдэг юм. Та нар тэднээс үлэм жилүү үн цэнтэй биш үү гэдэг ишлэлээс бид нэр суралцаж байсан шүү дээ. Тэгээд өглөөх яг ингээд яриад энэ ишлэлийн талаар ярилцаад байжгаад өдөр өөр нэг нэвтрүүлгийн бичлэгт ороод ячж хагаад яг энэ ишлэл дахиад татагдчихсэн. Тэгээ эзэн бас үргэлж нөгөө үгээ ингээ сануулад нэрээ тийштэй гэж улам нөгөө батжуулаад ингээ сануулад байгааг өчигдөрөөс айгүй мэдэрлээ. Харин тий би бас мэдэрсэн шүү дээ. Өнгөрсөн бүтэнсээ өдөр Грэйс цуглааны буян ахлагч бас яг энэ сэдвэр номлосон байлаа. Тэгэхээр энэ 7 хоногт бид нарт өгөх зөв бай шүү. Тэгээд тэр нэвтрүүлгийн төгсгөлд бас яг нөгөө Тэнгэрийн шувуудыг харах болгондоо энэ үгийг ингээ санаж агаарай. Бурхан бүх зүйлээр хангадаг шүү. Та тэр шувуудаас илүү үн цэнтэй шүү. Тийм учраас Бурхан танд санаа тавьж халамжилдаг юм а гэдгийг битгий мартаарай. Тэгээд бид нэр ингээд гадуур алхаад явж байхдаа энд явж байхдаа ингээд шуудыг хардаг шүү дээ. Яг тэгэхдээ Матай номын 6 дугаар бүлгийн 26 дугаар энэ ишлэгийг та санаарай. Эзэнний үг таны дотор явж байгаа танд амар тайвныг өгөх байна. Амен. Яг үнэхээр гайхалтай тий. Тэгээд үнэхээр талархъя эзэн бидэнтэй үргэлж хамтаа айж өдөртөн чиглүүлдэхийн төлөө талархаж түүний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Ойлгож ухааршгүй
Үхлийн дараах ялал Христ Есүс амийн бацурмэн Одамидүү хайрлыг үзэсгэлэнтэй эснээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзэндээ үргийг Одамидүү хайрлыг үзэсгэлэнтэй эснээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзний хүндлцээ Үхлийн дараах ялал Христ Есүс амийн бацурмэн Одамидүү хайрлыг үзэсгэлэнтэй эзнээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзэндээ үргийг Одамидүү хайрлыг үзэсгэлэнтэй эзнээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзний хүндлцээ байна Одамидүү үзэсгэлэнтэй эзнээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ би эзэндээ үргийг Одамидүү хайрлыг үзэсгэлэнтэй эзнээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзний хүндлцээ Одамидүү хайрлыг
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Лук номын 21-р бүлгийн 19-р ишлэгийг үзнэ. Та нар өөрсдийн дэвчээрээр амиа олж авна гэдэг. Амен. Тэгэхээр бараг 20 жилийн өмнө Бээлийн сургалт орж явах үед Бурхан бүгдийг нь Бурхан бүгдийн 100% гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь манай англи сурч ирсэн нэг оёот. Гэхдээ бид нар юу их юм бэ? Бид нар юу ч хийхгүй мүү гэсэн. Тэгсэн чинь нөгөө багш. Гү чи юу хийх гэдэг? Чи ингээд юм хийгээд болдог байсан бол чиний тэр болгож байгаа ямиг Израильчууд тэр Мөсегээс хойш болгох л байсан. Тэр хуулийг авсан хүмүүс болгох л байсан. Тэр хуучин гэрээг авсан хүмүүс болгох л байсан. Тэр ишвэрлэгчдийн хажууд хүмүүс тэдний зөвлөгөөгөөр болгох л байсан. Болохгүй байсан шүү дээ. Тэгэл Бурхан өөрөө бүгдийг хийсэн шүү дээ. Есүс Христээр дамжуулаад гэсэн чинь. За гэсэн чинь. Нэг юм үлдсэн юм байна гэд багш. Юу гэдэг чинь. Та нар өөрсдийнхөө дэвчээрээр амиа олж авна. Амиа аврахыг хүссэн алдна. Харин амиа зориулсан нь олж авна. Амен. Лук 21-р бүлэг нь Есүс Христийг эрхийн үеэр энэ дэлхий дээр болох нөгөө нэг гамшиг янз бүрийн зүйлүүдийн талаар бид нар сануулсан хэлсэн багслал байхгүй. Тэр сануулсан хэлсэн багслал дотор нь юу орсон бэ гэхээр зөвхөн дэлхий дээр янз бүрийн гай гамшиг болох талаар бидэрт юу тохиолдох вэ талаар байхгүй. Тэрний үхээр шоронд биднийг хийн. Бидний хүмүүс дургуутан, сөрн тэр байтугай бидний амьдралын хэм маяг, бидний зөвхт байдал, бас бидний бусад хүмүүсийг зөвхт байдал оруулахыг хүсэж байгаа байдал. Тэр ч байтугай бидний эзэн Есүс Христийнхад зааж сурсны дагуу бусдад өгөөмөр хандах муу явж байгаа хүмүүс туслах юу гэдгийг ятарч өдөрсөн үнчин ядуу тийм хүмүүс тусал дэмжихэд хүртэл хүмүүсийн хувьд уур нь хүрмээр зүйл болж хувирна гэж. Бас зүвийг заах нь бол бас мэдээж уур нь хүрэхэр зүйл болж хувирна гэж. Тэгэхээр бидний Бурханд итгэдэг учраас биш. Тэднээс өөр байгаад тэднийг хөндөд байгаа учраас тэдний уруу татахыг хүссэн хүмүүсийг зөв зам руу оруулаад байгаа учраас тэдний чадахгүй байгаа хайрыг бусдад үзүүлээд байгаа учраас тэдний харж басамжилдаг хүмүүсийг эзний хайр инэрл дотор сайн мэдээ тарааж тэднийг буцаагаад байранд нь тавьж тэднээс өөрсдөөс нь илүү хүмүүс болохыг харж байгаа учраас тэр муу нэгний үгийн дотор явж байгаа эсвэл муу сүнсний тэр хүлээс дотор явж байгаа тэдгээр хүмүүс мөн юугаач мэдэхгүй явж байгаа тэр олон сая хүмүүс яг нэг цовдол гэдэг шиг хүмүүс яагаад цовдлох гэж байгааг мэдж байгаа хүмүүс нь төөхөн харин цовдол гэж ашиглаж байгаа хүмүүс нь олон байсан. Тэгэхээр тэдгээр хүмүүст зориулсан бидний амьдралын талаар хэрвээ бид яг эзэн Есүс Христчийг амьдрах юм бол яг эзэн Есүс Христийнхаа амьдралын төгсгөлшиг зүйл заримыг мань хүлээж өгнө гэдэг талаар бол яг энэ 19-р бүлэг бол хэлж байгаа. Тэгэл 19-р бүлгийн төгсгөлдөр тэгж байгаа юм да битгий санаа зовоорой. Та нарын толгой дээр ширхэг ус чинь ч устдаггүй. Та нар өөрсдийнхөө төвчээрээр амиа олж авна шүү гэж хэлсэн мөн. Христийн үг сургаалыг дарах гэж оролдсон том оролдлого болгоны дараа гахалтай төлөвт болчихсон. Яг тэгвэл тэр оролдлого болгон дээр юу гэдэг тэн дээр нь библиудыг бүгдийг шатаах байдаг юм эсвэл номлогчдыг нь бүгдийг алах, заазлах, хавчих дэх байдаг юм. Тэр бүхний дараа юу болж ирсэн бэхээр тэдгээр хүмүүс эцсээ хүртэл эзэнд итгэмжит байгаа, итгэсээр байгаа байдлыг нь харж агаад тэдний үнэнч байсан. Тэдний гаргасан хариу үйлдэл буюу хариуд нь уурлаагүй, хариуд нь өсхөнзөн аваагүй, хариуд нь өсөрхөөгүй харин хариуд нь өөрсдийн цаг ирэх үед уучлж, өршөөж, өөрсдийнхөө нэг болгож хуваалцж байгаа тэр нөхдөд бүх байдлуудыг харахтаа Христэд итгэгчдийн эсрэг ямар нэгэн зүйлд хийх болгондоо дараад нь Христэд итгэгчдийн төв байсан гэдгийг батлах тэр боломжийг эзэн бол гаргаж ирдэг ба. Тэгэхээр хамгийн том батламж мэдээж эзэн Есүс Христийг ирэх үед бол болох байгаа. Тэгэхээр харин тэр үед бид өөрсдийнхөө төвчээрээр л амиа олж авах болно гэж. Бидний ам энэ дэлхий дээр зарим хүмүүсийн гарт юм уу эсвэл зарим нэг тогтолцооны гарт ч юм уу байгаа гэж бол зарим хүмүүс бол бодоод байгаа. Гэтэл бид бол эрхчлөөтэй болсон. Эзэн дотор бид
бүр ингээд сонголт хийх хэрэгчлөөдөө бас хамгийн гайхалтай зүйл нэхэр бид сонголтоо аль хэдийн хийчихсэн хүмүүс байгаад байдаг. Тийм учраас бид сонголтондоо итгэмжтэй байх нь л одоо бидний хамгийн чухал зүйл болж байгаа юм л да. Луг 21-р бүлгийн Есүс альва үр дүнийн сэргэн мандалт сайн сайхан юм уу эсвэл сануулгыг үл өшөөж мөхөл сүрэл байх уу гэдэг талаар маш их юм тодорхой бүх жишээнүүдийг татад тайлбарласан. 21-р бүлэг дээр гарч байгаа зарим зүйлс Есүсийн хэлснээс хойш 40 жилийн дараа нүдэн дээр нь биелсэн. Иерусалимчуудын хувьд бол. Жишээ нь Есүстэй Иерусалимын охтоо хүүхдүүдийнхаа төлөө уйлаарай гэж хэлсэн. Тэднэрт илүү хэцүү байх болно гэж хэлсэн. Тэр үед тэр уйлаад дагаад явжсэн Иерусалимын охтууд 40 жилийн дараа их нэг 50 гаруй 50 эдтэй хүмүүс л явж байгаа байхгүй юу? Тэгэхэд тэдгээр охтуудын нүдэн дээр те том болсон хүүхдүүд нь ромчуудад хядагдаж арай бага хүүхдүүд нь эсвэл хүүхдүүдийнх нь дөнгөж төрүүлсэн хүүхдүүд нь өлсгөлэн болоо тэр аимшигтай зүйлүүдэд насарж байгаагаар тэд нэр яг Есүсийг хэлж ирсэн. Үнэн байсныг бол ойлгосон ба. Есүс хэлсэн. Хотыг чинь дайснууд бүсэлж та нарын эсрэг бэхлэлт босгон гэж. Гэтэл үнэхээр ромчууд хотыг бүслээд зогсохгүй хотын хэрмийн гадуур тэднийг хаашин ч гарахгүйгээд өөртөө бас нэг хэрэм давхар босгож байгаа. Тэгээд хотоос хинч ургад зогтох одоо юу гэдгийг ромчуудын харуулын хажуугаар өнгөрөө явчихна гэсэн тийм боломж бол байхгүй болсон байна. Тэгээд тэр хот тэнтэй бол тухайн үедээ бол мөхчижсэн. Тэгээд эзэн хайр инэрлээ үзүүлж дараа нь эргээс сэргээсэн л дээ. Гэхдээ Есүсийн хэлсэн зүйлүүд жишээ нь Иерусалимчуудад гэхэд 40 жилийн дараа яг биелж байгаа. Яг энэ үед Израильчуудаас асар олон хүмүүсийг одоо боолчууд болгон одоо ромчууд авч ийш тийшээ тараасан боловч нэг гайхалтай зүйл нь юу вэ гэхээр тэдгээр олдлогдсон хүмүүсээр дамжуулаад сайн мэдээ бас тэдний төлөгдсөн бүх газруудаар түгсэн баг. Тэгэхээр бид үргэлж нэг зүйлийг санаж явах хэрэгтэй. Бидний хүсэж байгаа зарим зүйл болдгоо боловч Бурхан биднээр биелүүлэхийг хүссэн хүсэл нь заримдаа хэцүү боловч бидний хүссэн зүйлээс хамаагүй илүү үнцэнтэй, үр дүнтэй, гайхалтай байдаг гэдгийг би санаж явах хэрэгтэй. Сайныг хүртэхийн тулд зөв байх төсвөр төвчээр бидэнд хэрэгтэй. Зөв байх төсвөр төвчээр. Уурлахад уурладаг, хэрэлдэхэд хэрэлддэг те. Лоуртахаар нэргүүлээд лоурдаг, хулгаалахаар нэргүүлээд хулгаалдаг. Хин илүүгөө үзэж байгаа юм шиг энэ солиорл биднэрт бол хэрэггүй гэсэн болж байна. Нэг жишээ ярих гэж батсан. За тэр бол яг ямар жишээсэн мэхээр би нэг манай гэрээс дээшээ 1000 унаа гэж явдаг байхгүй. Би гэрлүү гарахтаа 1000 унаа. Тэгээд ингээ 1000 унаанд ингээ суух гэдэг чинь миний ажил сууж исэн залуу гэсэн. Дансныхаа дугаараа хилдэ ахаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу ерөөсөө аппликейшн руугаа орохгүй. Харин утасныхаа зургууд дотроос нэг зураг хайгаад байсан. Тэгжсэн скриншот хийсэн шилжүүлэг хийсэн нэг зураг гаргаад ирсэн. Тэгүн гутаа жолоочт нь шууд хэд гэсэн байна гэсэн. За хийцэн шүү ахаа гэд ингээд үзүүлсэн. Үзүүлээд нэг хүүхэд чи одоо яаж байгаа ингээд би хажууд нь шууд. Тэгсэн чинь ингээд нүдэрээ тэрний цаан сууж байгаа залууч гэсэн те баг хамт иних гэжсэн байхгүй. Хоёулаа над руу маш их муухай харсан. Тэгээ би ойлонд яагаад байгаа юм бэ гэж. Тэгээд ингэсэн чи жолооч нэрж ирсэн яасан гэдэг гэсэн чи энэ банк болохгүй байна гэд 1000 төгрөг гаргаад өгч байгаа. Тэгэхээр бид нэр муу зүйл хийж байгаа хүнийг хараад муу зүйлийг ямар сэргэлэн, ямар юм залжин, ямар юу хийж ийна гэж ерөөсө бодох хэрэггүй. Бид нар дэвчсний нэмэр алгаа гэдэг үгийг бас тунхаглаад хэрэггүй гэж. Дэвчээрээр амиа олж авна. Амиа олж авах дотор бид нар амьдралаа олж авах тухайч байгаа. Амиа олж авах дотор бид нар хизээш сэтгэл хангалуун дотор нь амарч одоо амьдарч болох гэр орны тухай байгаа. Амиа олж авах дотор ширээн дээр хинээс ч булаагаагүй бурхан талархаад идэж хоолж цадаж одоо унтаж амрах ор дээр ширээн дээр тавих хоолны тухай байгаа. Амиа олж авахд бол бидний төсвөр төвчээрээр хайрын дотор үрсэн үр хүүхдүүд болон тэдний үр хүүхдүүд байх болно. Бидний төвчээр ямар олон зүйлийг бурхны өмнө байлгана гэж бодож байна. Тиймээс бид бурхан дуулууртай бурхны дагуу үйлдэгсэн хоёр утга дотор төвчээрийн талаарх ойлголттой төгслөх хэрэгтэй шүү. Бидний хамгийн гол мэдж байгаа зүйл нь Есүсийн ирэх өдөр амьд байх итгэгчдээс босд нь бүгд үхлийг туулан гарах болно.
Өгөхөөс өмнө ирчээч гэж их олон итгэж гуйжсэн байгаа. Гэхдээ хизээ ирэхээ Есүс мэдэн шүү дээ. Есүс мэдж байгаа шалтгаан нь юу гэхээр өгөхөл бол биднийг Есүсээс салгах зүйл биш аахгүй. Тиймээс өглийг туулан гарч Христтэй нэгдсэн хүмүүсийг хараад бид урамших ёстой болохоос ш төвчээрийн сорилтонд орох ёсгүй юм те. Ингэж дуусч юм байна гэж бодож болохгүй. Харин тэд нар л зүгээр ингэж уулзж байгаа юм эзэнтэйгээ. Тиймээс танд хэцүү байна уу? Төвчээртэй байх хэрэгтэй. Юу ч хийхгүй байх нь амаргүй байна уу? Би танд хэлье. Библиэлд бид нэр хийлгэхийг хүсэн хамгийн чухал үүрэг даалгавар бол өөрийнхөө эзнийг эцсээ хүртэл дэсвэр төвчээртэйгээр талархалтайгаар хүлээж байгаа зөвхт амьдралын үр жимстэй тэр үр дүнтэй хүлээлт юм шүү. Төвчээр юм шүү. Таныг яагаад төвчж байгааг итгэдэггүй бүх хүмүүс ойлгож мэдж байгаа. Харин та үнэхээр итгэл дотор төвчдгүү гэдгийгээ өөрөөсөө асуугаарай. Амен. Өнөөдрийн үгийг тунгаан бодож эргэцүүлцгээе. Эзэн танд юуг сануулж байна? Түүнийг та бас бодоорой. Тэгэхэд мөнх хайраараа биднийг үргэлж хайрласаар байдаг эзний өмнө хамтдаа ирцгээе. Мөнх хайраараа та намайг үргэлж хайрласан. Мөхөшгүй ягуу нэг үзлээ над дээр байлгасан. Баярын дууга чангаар хаширан дуулээ. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Халелуя алдар магтаал тавхлаа. Хадин ханы ямаа гараа өргөн магтаж байна. Баярын дууга чангаар хаширан дуулээ. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Мөнх хайраараа та намайг үргэлж хайрласан. Мөхөшгүй ягуу нэг үзлээ над дээр байлгасан. Баярын дууга чангаар хаширан дуулээ. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Халелуя алдар магтаал талархлаа. Хадин ханы ямаа гараа өргөн магтаж байна. Баярын дууга чангаар хаширан дуулээ. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. 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 Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Лук номын 21-р бүлгийн 19-р ишлэлийг үзэж судлаа. Та нар өөрсдийн төвчээрээр амиа олж авна. Бид өөрсдийгөө чанга орж сэгсрэх хэрэгтэй. Тэгвэл бид хийж чадахгүй гэж бодож байсан зүйлсийг хийж чаднаа. Бид ихэнхдээ бид хий гэж хүсэхгүй байгаад л бүх зүйлээ зүйл оршиж идэг.
Тэгэхээр Христ итгэлийн амьдрал бол эцсээ хүртэл төвчээртэй байх юм а гэдгийг өнөөдөр бид нэр суралцлаа шүү дээ. Магадгүй бидний өмнөөс Есүс Христ бүхнийг хийсэн ч гэсэндээ бидний хийх зүйл бол төвчээртэй байх юм а гэдгийг өнөөдөр үгийн цагаар пастор маань бидэнд санууллаа. Тэгэхээр та ямар нэгэн зүйлийг туулаад үнэхээр төвчээр тань барагдчихэв нү? Тэгвэл эзэн энэ өглөө дахин танд сануулж байна. Та төвчээртэй байгаарай. Та бодож байснаасаа ч илүү төвчээртэй байж чаднаа. Тэгээ нөгөө нэг зуршлын талаар бид нэг хамт олноороо суралцаад номоос суралцж явах үед нэг зүйлийг хүний төвчээр яг ямар зүйл дээр гардаг вэ гэдэг тухай бас бид нэр үздчихсэн. Одоо нөгөө сэлээд ингээ явж байгаа хүний шөрмөст та бүр нэг тэр иргэн ингээ харагдаад байдаг. Очиж чадахгүй ингээ байх үед хүн яг нэг тийм үед стэ яг бүр хүнээс бүх хүч тий маш их зүйл ингээ яг ингээд хизээч гарахгүй байсан тэр зүйл ингээ гардаг гинэ. Тэгээ яг дүүгээрээ хүн ирэг дээр очиод ингээ нөгөө нэг хөх гэдэг нэг юм мэдрэмжийг авдаг тухай бид нэр ингээ суралцж ийсэн. Тэгэхээр магадгүй одоо миний төвчээр энд хүрээл ингээ хязгаартай ингээ дуустна гэж байгаа боловч эзэн танд хүчийг өгөн та тэр төвчээрийг хүчийг гаргаж чадна гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл бол тэр төвчээр юм шүү. Тэгээд энэ дас манай нэг сонсогч маань сайныг үйлдэхийн тулд эзэн дотор төвчээртэй байцгаая гэд оройсон бурхан алдаршгаа. Сайна пастор үнэхээр гоё номлодог шүү. Хамт олонд нь баярлаа. Та нарын хамт төлөө залбирнаа гэсэн маань тэгээд сонсогч таны хийх ёстой ингээд олон зөвлөлүүдийг бид нэр ингээд үйлчлэлээрээ дамжуулан сануулж байна. Тэгээд ийм үйлчлэл хийх энийг гайхамшигтай зүйл нь хүмүүсийн залбирал, өрөөлийг ингээд хүртэж байгаадаас үнэхээр талархдаг шүү. Тэгээ өглөө бүр хермоны шүүдэртэй хамт эхлүүлж байгаа сонсогч танд баярлаа. Мөн манай үйлчлэлийн төлөө бидний төлөө залбирч хамт байдагт үнэхээр их талархаж байна. Эзэн таны амьдралыг өөрчилж танаар дамжуулан олон зүйлийг хийх болтугай. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Их эзэн минь таны хайр энэр лагав. Та өөрийнхөө Есүс Христийг бидний төлөө загалмаа дээр илгээх үед хэдийгээр та бурхан боловч та өнөөдөр өөрийн хүүг хэдэл бол хэзээ эргүүлэн авахыг хүссэн баха. Учир нь хүмүүс бидний гэм нүглээс олж таны хүү Есүс Христийн туулж байсан, үүрж байсан зүйл бол үнэхээр аимшигтай байсан. Харин та бидэнд хайртай учраас таны хүү биднийг хайрлаж бидний төлөө амиа өгөхийг хүссэн учраас тэр таны хүслийг биелүүлж загалмай хүртэл явж эцсийн хүртэл тэтсэн учраас бид өнөөдөр бурхан таны гайхамшигтай энэ авралын төлөвлөгөө авралын хайранд талархан таны Есүс Христийн бидний төлөө юу хийснийг санан дурсаж бид бас түүнийг дуурайж түн шиг байхыг хүсэж төвчээртэйгээр амьдрахыг хүсэж та бидний хамгаалж явж өгөөч. Эцсийн хүртэл тэсгэд туслаарай. Эцэс гэж бодох яг тэр үед та хүчийг өгөө дахиад тэсгэд туслаарай. Есүс таныг дуурайхад туслаач. Бурхан эцгүүн тань талархан таны хайртай хүн Есүсийн нэрээр төвчээрийг хүсэн залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийн чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.